эцэлт гомдлуудаа, гомд саналуудаа категоричлоод бүр хэдэн хувийн тим одоо юутай одоо ийм одоо категоричлалтай одоо ийм асуудлаар ирүүлсэн байна гэд сэгмэлэд гаргаад ирсэн байгаа мөртлөө энд өөрөө хэдэн хувийн давхцалтай хэдэн яг ижилхэн үг үсгийн те одоо товчлол таслал цэгний хүртэл яг ижилхэн байгаа талаар анализ хийгээгүй байгаа нь дэндүү харамсалтай байгаа байхгүй. Нэгдүгээр. Хоёрдугаар өнөөдөр энэ юун дээр бол хүмүүсний хэрэг байна. За. Тэгээ хоёрдугаарт ийм байгаа даа. Энэ бол одоо энэ олон баахан юмнууд нь зүгээр л троллуудын одоо яг албан мэйл хаягаас одоо бичсэн ийм юмнууд байгаа. Тэгээ хараа ийм ямиг үргэлжлэл гэж авч болдго юм уу? Өөрөөр хэлбэл комментор, сошиалын комментоос ямар ч ялгарах юмгүй зүйлээ хүн харахад нэг 48 нэг л олон одоо тий гомдор одоо намайг айлах гэдэг юм уу яах гэдэг. Би бүр үнэхээр гайхаад байна. Энэ ёс зүйн хийгээ байнгын хороо хэний их ашигын төлөө ямар даалгавраар ямар захиалгаар ажиллаад байгаа юм бэ гэдэгт би бүр өөрөө ихлээр бүр гайхчлаа. За тэгээ хардаа одоо хүнийг одоо ингэж одоо тэгээ ийм одоо баахан ийм одоо зүгээр наад аваагаа зайлуул, наад аваа чинь таалагдахгүй байна, наад гахаагаа зайлуул ийм юмнуудыг өргөдөл гомдол гэж хүлээж авч болдго юм. Та өөрийгөө ёс зүйн зөрчил гаргасан гэж ер нь бодохгүй байгаа. Яагаад ёс зүйн зөрчил гаргасан? Би та нарт ёс зүйн зөрчил гэж юу вэ гэдгийг би уншаад өгье та нарт. За яа. Хамтдаа бүгдээрээ харцгаа. Би бас энэ баахан олон бичээс хаасан дээр ажилласан болохоор ингээд юу вэ? За ингээд хамтдаа уншснаа хэдүүлээ. За яа. Одоо ерөөсөө юмыг ойлгож ухаалах байгаа хүмүүстэй л яг л одоо бүр заасан юмар нь. За улсын хурлын гишүүний ёс зүйн хэм хэмжээ гинэ. За 2-1-р зүйл дээр улсын хурлын гишүүн ард түмнийхээ бүрэн эрхийн ард түмнийхээ элчийн хувьд бүрэн эрхийнхээ хугацаанд дараах ёс зүйн хэм хэмжээг сахин мөрднө гэсэн байна. 2-1-1 дээр нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэнэ гэсэн байна. Одоо эрхэмлээгүй юм байна уу? За ингээд. Хоёрдугаарт 2-1-2-т төрч ёс түүх соёлынхаа уламжлалыг хүндэтгэнэ гэсэн байна. Энийг зөрчсөн юм байна. 2-1-3 дээр үндсэн хууль ёсыг дээдлэн сахиж биелүүлнэ гэсэн байна. Энийг одоо зөрчсөн ямар асуудал вэ? 2-1-4 авилга ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх гэсэн байна. Энийг зөрчсөн надад ямар асуудал вэ? 2-1-5 за энэ бол бие авч явах шудраг байдлаар үлгэр дүүрээд үзүүлэх гэсэн байна. За яг би бие авч явах байдлаар одоо тэгвэл үнэхээр би гадаа годомжинд эсвэл үнэхээр бодитоор иргэнтэй те иргэний бүх хэлээр доромжлон гутаасан мөрөөрөө явж байгаа эсвэл надад зүй ясны одоо те одоо шаардлага тавьсан иргэн гэж хандсан юм байгаа юм байхгүй шүү дээ. За тэгээ улсын хурлын гишүүний одоо ёс зүйн хэм хэмжээ сахин мөрдөхөөс гадна дараах ёс зүйн шаардлагыг биелүүлэх үүрэгтэй гэдээ гараад ирсэн. Энэ бол үүрэг. За 2-2-1 дээр гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ баримтлах ёс зүйн шаардлага 2-2-2 дээр ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой ёс зүйн шаардлага 2-2-3 төсөв зарцуулалт санхүүтэй холбоотой ёс зүйн шаардлага 2-2-4 дээр хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой ёс зүйн шаардлага 2-2-5 дээр албан томилолттой холбоотой ёс зүйн шаардлага 2-2-6 дээр шагнал биелэг дурсгал хүлээж авахтай холбоотой ёс зүйн шаардлага 2-2-7 дээр улсын хурлын сонгуулийн сурчлагын үеэр баримтлах ёс зүйн шаардлага гэдэг ийм юмнууд байгаа байхгүй. Тэр би одоо энэ улсын хурлын гишүүний ажлыг тийм ээ одоо албан тушаалыг урвуулан ашиглаад авилга ашиг сонирхлын одоо асуудал холбогдоод тий төрийн тендер шахаа одоо энэ иргэдэд одоо очих хэрэгтэй байсан боломжийг хулгайлаад тий улаагаад эсвэл одоо хамгийн наад зах нь гэхэд одоо өөрөө болон өөрийн одоо холбоо хамгааллын хүмүүс наад зах нь боловсролын зээлийн сангаар сураад явсан хөөцөлдсөн ч тийм асуудал байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол иргэд биш байхгүй. Би бол троллууд гэж хэлнэ. За тэгээд ирсэн гомдлуудтай уран үргэлжлэл агуулгах авсан гэдэг зүйлийг яриад байна. Тэгэхээр улаан сурталчилгаа хийсэн гэдэг. За уран үргэлжлэл нь болохоор зэрэг ингэж байгаа юм а. Энэ нөгөө инх магийнхаа юуг одоо гаргаад ирээ за. За би та бүхэн тананаад юунууд чинь. За энэ наач яах вэ? За эндээс энд байгаа эндээс. За жишээлбэл үндэслэж байгаа одоо нэг өргөдлийнх нь одоо гол юм нь болохоор инхний өрс төрийн бас байгууллагын хаачдаа энэ олон байх юмнууд байна. Инхний өрсийн төрийн бас байгууллагын юу байгаад байгаа байхгүй юу? За тэгсэн чи тэр хүн юунд гомдсон бэ гэсэн чи маш хөвчлөлтэй. Намайг тэр бом төгрөгийг их мөнгө биш гэсэн. Тэ 30 сая бол миний хувьд их мөнгө биш гэсэн.
гэж одоо баярхсан, ихэрхсэн. За тэгээд нийгмийг талцуулан одоо бутрахсан. Гаж буруу үйлдэлийг сурталчилсан ингэж явж байгаа байхгүй. Гаж буруу үйлдэл гэж ч одоо яг юу юм бэ? Хүний гэрт те тулгаа орсон байдлыг хүн ингээд яг л одоо мэдээж одоо хүндчил таарна хинч баяртай байхгүй шүү дээ. Гэхдээ тэгээд ийм асуудал болсон байна гэд хэлсэн. За тиймээсээ би бас өөрөө маш зөв юм хийж гэж дахин бодож байгаа. Магадгүй би тэр үйлдэлээрээ хулгайчийг ядчих миний одоо те эд хөрөнгийг зарах, борлуулах, ламбаатанд тавих те энэ үйлдэлүүдээс тасан зогсооч чадсан байгаа. Тэр том одоо онцгой юмнуудыг чинь хааж одоо аваачаад өгсөн хүмүүстэй ой нөө наар гişүний юу биш үү гэд мэдчихэж штэ. Энэ чинь миний юу ч одоо бас зарим нэгэн мэдээллийн сувагт яг ижлэхэн одоо төгдөг ийм одоо аккаунт байгаа штэ. Тэгэхээр зэрэг би нэг талаар би өөрийгөө хамгаалсан. Хоёр талаар надад үг үзэл бодлоо илэрхийлэх эрх байгаа. Нийт иргэд гişүүд нийт иргэдийн одоо тэг адилаар олгогдсон нийт одоо Монгол улсын хүн бүр би ч одоо бас Монгол улсын иргэн мөн бидтэй хэдийгээр улсын хурлын гишүүн болсон. За түр яаж гараа би энэ дээр ярих байна. Тэгээ 48 хүртэл дээр та 48-ыг давхцсан гэж яриад байгаа юм уу? Хэрлэн дараа ярихдаа 3 хүртэл давхц үгэлцэн 45 нь өөр байдлаар ирсэн гэдэг байгаа байхгүй юу? Та энэ дээр нэг яг тодорхой хариулт өгөх. За би сая харууллаа штэ. Давхцсан байгаа энэ хит хитэн одоо юунуудыг нь харууллаа штэ. 3 юм биш байна. Үгүй ээ 4 байна. Нэг яг ижил утгатай аймаг 4 байна. За тэгээд 2 давтамжтай яг ижлэгийн юмнууд би дүнсээ үзүүллээ штэ. За байж. За тэгээд энэ иргэн хиний инхмагийн төрийн бас байгууллагын юуны иргэний юун дээр нь болохоор ерөөсөө ингэж байна. Хүүхэд залуучуудын хүмүүжил төлөвшил, гэр бүлийн боловсрал, за тэгээд төрийн цензургүй байдлыг алдагдуулна. Энэ хүүхэд залуучуудын одоо асуудал те миний одоо гэрээсээ одоо энэ лайв хийх. За энэ гэр бүлийн энэ одоо ямар нэгэн бүтэн байдлын асуудал чинь миний тэр гэрээсээ лайв хийх ямар одоо учир холбогдолтой. 12 настай хүүхэд маань үзээд юу яалаа гэдэг. 12 настай хүүхдийнхаа юу үзхийг эцэг их хязгаарлах хэрэгтэй юм шиг. Эцэг их одоо зохицуулах хэрэгтэй юм зү. Яагаад эцэг их өөрсдийнхөө одоо тийм хүүхдийнхаа өмнө бүлээсэн хамгийн анхдагч асран хамгаалах тийм энэ ямар мэдээлэл авах вэ? Ийм зүйлүүдийг хянаж хариуцаж чадахгүй байгаа хүмүүс яахаараа энэ буруу булгаатай зүйлүүдэд одоо ингэ над руу буруу нэж хийдэг. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль хэрэг батлагдах юм бол ёс зүйн зөрчил гаргасан гишүүнийг 2 байдлаар эргүүлэн татгаар байгаа. Та энэ хуулийн төслийг дэмжих үү? Наад хуулийн төсөл дээр чи ер нь бол маш дэлгэрэнгүй ажиллах хэрэгтэй байна, ажлын хэсэг байгуулах хэрэгтэй байна гэсэн ийм шийдвэрт бол гарцсан байгаа, хүрж байгаа даргын дөрөвдөн дэрэгдэх зөвлөлөөс. Тэгэхээр ер нь бол яг нэр агуулгын хувьд бол ингээ маш зөв. Би өөрөө ч гэсэн тийм хуулийг өргөн барьсан байгаа. Засгийн газрын гишүүдэд өргөн одоо өгсөн байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг хариу нь ирээгүй байж гэн. Тэгэд яг ижил гэхдээ дотор нь бас нэлээд наривчлан задлаад одоо үзэх юм бол одоо эерэг болон сөрөг үр дагавартай хэд хэдэн асуудлууд байна гэдгийг бол улсын хурлын гишүүд бас хэлж байгаа. Тэгээ миний хувьд ч гэсэн энэ 3 одоо манай намын дарга Батбаатар болон би тэгээд ерөнхийлөгч энэ 3 хууль дээр анализ хийн гэдэг. Тэгээд ингээл амжихгүй л явж байна. Троолууд гэж ингэж тороолтон байрны тэгвэл таныг ингэж гомдол гарах хинд ашигтай. Харин хинд ашигтай байж болох бодцгоё л да. Энэ одоо хинээс ч айдгүй дуу хоолойгоо илэрхийлдэг те хинээс ч айж имээдгүй хинд ч ямар ч барьцаагүй нэг улсын хурлын гишүүн байх нь хинт халтай байна те би жишээлбэл хэнийг одоо хэдийн одоо эрх ашигт халтай хүн байж болох уу тэдгэр хүмүүсийн захиалга бас байж болно шүү дээ би хардах хэрэг байгаа те Хин энийг хардаж байна. Хинч байж болно. Ер нь тэгтээ одоо жишээлбэл зарим нэг нь одоо ил цагаан л одоо гарч ирэл тороолддог шүү дээ тий. Тэгэхээр зэрэг энэ маш том одоо Монголын баялагийг одоо тий одоо хувь завшиж байгаа. Монголын баялагийг одоо хувьдаа хэдхэн хүмүүс одоо завшиж байгаа байлыг бүгдээ мэдчихэж байгаа. Тэр хүмүүс ч гэсэн би маш тод одоо шүмжилдэг тий нөхцөл байдлыг үнээр нь хилдэг. Тийм учраас тэр хүмүүсийн ч гэсэн бас ашиг сонирхол хөндөгдсөн байхыг бас үгүйсэх аргагүй юу гэж бодож байна. За баярлалаа. Нэг төр өөрөөр байгаа шүү нэ за.